шүүх хэлнэ. Ерөнхий сайдын хөр сайдаас суя ер нь баг намайг ярих гэж байгаа юм гадарлаж байгаа бах. Өмнөх парламентод бас инквер сайдыг нэлээд энэ асуудлаар бас зоожсан. За энэ бол хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ болон хууль бус эргэлттэй холбоотой асуудал байгаа. Өнөөдөр Монгол улс дамжин өнгөрүүлэгч орноос хэрэглэгч орны тоонд орсон. Гэмт хэргийн та 25-30% жил бүр өсөж байна. За гэмт хэрэгт холбогдогчдын 66% нь 18-аас 40 насны залуучууд байгаа. Тэгэхээр засгийн газар за хууль зүйн дотоод хэргийн яам энэ асуудалтай хэрхэн тэмцэх вэ? Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Хуулиа хизээ өргөн барих вэ гэдгийг асуумаар байна. За ялангуяа энд манайд дандаа гэмт хэрэг гарсан хойно ингээд л тэмцээд л мөнгө зараал байгаа. Тэгэхээр энэ урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, сэргээн засах асуудал дээр одоо хуулийн төсөлд орж байгаа юм байгаа лөө. За ялангуяа энэ асуудал холбогдож байгаа албан тушаалтнууд худалдан борлуулж байгаа албан тушаалтны ялын бодлогыг чангатгаж чадж байгаа юу. За өмнө Алтан гэрэл сайттай бас богино хугацаанд энэ талаар бид бас нэлээд сайн ажиллаж ирсэн. Ер нь тагнуулын ерхий газар, цагдаагийн ерхий газар бол боломжоор бас ажиллаад байгаа. Гэхдээ гэмт хэрэг гарсан хойно ажиллаад байгаа маа. Тэгэхээр бид энэ урьдчилан сэргийлэхгүй юм уу? Энэ донтсон хүмүүсээ сэргээн засах асуудалд нь анхаарахгүй мó ингээд дандаа нэг шоронжуулсан бодлого яваад иж болохгүй байна. За Мөнхбаатар сайд надад бол юу гэж амласан бэ гэхээр Сэмүүтийн хашаанд сэргээн засах одоо энэ донтсон хүмүүсээ сэргээн засах төвийн барилгын зураг төсвийн төсөв энэ төсөвт орсон байгаа гэж хэлсэн. Тэгэхээр энэ нөгөө нэрээр ордгоо учраас та сайд болчоод энэ төсвийг хасчихгүй үстэй. Энийг одоо сонсомоор байна. Хоёрдугаарт энэ хөтөлбөрт ердөө 67 сая төгрөг туссан ба. Энэ бол ямар ч хангалтгүй мөнгө. Тийм учраас энийг бол нэмэгдүүлэх саналаа ажлын хэсэгт өгсөн байгаа. Одоо боловсон хүчин байхгүй байна. Сэтгэл зүйчд хангалтгүй байна. Санамсаргүй нэг удаа хэрэглэлчихсэн хүмүүс одоо хинт хаана хандаж тусалцаа авахаа мэдэхгүй байна. Тэгэхээр бусад оронд бол цуглаад энэ асуудлаа яаж одоо саллах уу, яаж гарах уу гэдэг ярилцдаг ийм одоо ийм төвүүд байдаг. Тэгэхээр ийм одоо уулзах газрууд байхгүй байна гэж надад бол их олон удаа хандж ирсэн. Би Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж байхад энэ архинаас гарах гэсэн хүмүүсийн нэг гэд нэг бүлгэн байгуулад байр сууцаа гэд ярихт орон нутаг бол энийг хангаж өгөө дэмжиж үр дүнтэй болж. Тэгэхээр энэ орон нутагтаа одоо хэрхэн ажиллах гэж байна. За засгийн газар энэ уян хатан хурдтай ажиллахгүй бол хэлээр орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдийн нэрсийг өөрчлөх гэж үгүй мөн хэдэн сар жил болох юм аа. Энэ бүтээгдэхүүнүүд чинь маш хурдан өөрчлөгдөд байдаг. Тэгээд энэ За нэмж 1 минут тодруулъя. Тэгэхээр энэ жишээлхэд өмнө Солонгос бол энэ хэлээр хоригдсон бүтээгдэхүүний жагсаалт нь маш хурдан өөрчлөгдөж байна. Тэгэхээр бид нар болохгүй бол энэ орнуудын жагсаалтыг ч гэсэн аваад одоо энэ хурдтай байхгүй бол энэ хэлээр одоо янз бүрийн бүтээгдэхүүнүүд бол их орж ирж байна. Тэгээд энэ залуус ингээд хар тамхинд дондох юм бол ерөөсө бүх хүсэл мөрөөдөл нь тэр дороо дуусж байгаа. Айл гэрүүд ядуурж байна. Тэгээ нийгэмд асар их одоо хохиролтой байгаа. Тийм учраас та одоо гишүүдтэйгээ маш сайн ажиллах хэрэгтэй. Эцэг эхчүүдтэй бид ажиллах хэрэгтэй. Орон нутагтаа хамтарч ажиллах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ асуултнуудаа хариулт авъя. За Монгол Улсын ерөнхий сайд Гомжовын Зандан Шатар хариулна. За манай Салтангийн одон төвийн гишүүн одоо хамгийн тулгамж байгаа бас асуудлыг хөндлөө баярлалаа. Монгол Улсын засгийн газрын донтхон харамдуулж 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн засгийн газрын уралдаанаар 26 дахь тогтоол гаргаж хар тамхитай тэмцэх ялын бодлогыг нь чангатгах, урьдчилан сэргийлэх, за мөн эрх зүйн орчныг боловсронгуйлах ийм тодорхой үүрэг даалгаврыг тухайн үеийн хууль зүйн дотоод хэргийн сайдд өгсөн. Үүгээр мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис хэрэглэн хяналт авах тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулж энэ 8 дугаар сард оруулж ирэх хэрэгтэй байсан. Тийм учраас бас одоо энэ 9 сард өнгөрчөөд хуулийн төслийн эхний хилцүүлэг үл явж байгаа. За яг таны хэлсэнчлэн урьдчилан сэргийлэх зохицоор хэмжээ хэрэгжүүлэхийг бас энэ хүрээнд өгөгдсөн байгаа. За урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд одоо Анзар гэдэг арга хэмжээ зохион байгуул 146 контент хийж давхарцсан тоогоор 10 сая хүнд хүргэж 145 мянган долларын лайк дэмжигдэж ийм бодит ажлууд явж байгаа. За үүн дотроо устгал 2025 гэсэн арга хэмжээ явж хар тамхины чиглэл төрлийн ургадаг талбайнуудыг устгах, шатаах ийм арга хэмжээ зохион байгуулсан. Даргацын хяналт 2025 арга хэмжээг зохион байгуулж
36 холбогдогчдод 15 гэмтрийг илүү шалгаж байна. Тагнуулын ерхий газар, гайлын ерхий газартай хамтран явуулж байгаа сувг 2 хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажиллагааны тусгай арга хэмжээний зохион байгуулж 11 удаагийн хэн шалгалтын ажиллаар 15 холбогчтой нөгөө тээвэрлэлийн сайн хэлж байгаа олон улсын нисэх онгоцны болоор болж байгаа 9 гэмтрийг илрүүлэн шалгаж байна. Ингэж илэрч гэдэг арга хэмжээ, ер нь энэ арга хэмжээний хүрээнд энэ далд худалдааны эм бүлэглэлийг илүү шалгаж байна. Одоо улсын хэмжээнд энэ 9-р сарын 20-ны байдлаар энэ хар тамхитай холбоотой 185 гэмтрийг бүртгэж 141 хүнийг ялагдагчаар татж шалгаж байна. Энэ бол өмнөх оныхоос нэлээд өссөн тоо. Одоо бүртгэгдсэн гэмтрийн тоо бол 160 буюу 86.5% нь Улаанбаатар хотод, за 25 буюу одоо 13.5% нь бол хөдөө орон нутагт бүртгэгдсэн байгаа. Ер нь гэмтрийг талбарцсан хүмүүсийн бараг 80% нэрхтээ 20% нэмэгтэйчүүд байгаа анхаарал татж байгаа. Ер нь бол яг таны хэлсэнчлэн хар тамхинд донтогчдыг шийдэхээс илүү нөгөө эмчилгээний дэм төв байгуулах тийм шийдвэр засгийн газрын удаас гаргасан одоо эмчилдэг харин ийм учраас ялын бодлогыг өөрчлөх онгоцтой болгох асуудал бол энэ хуулинд явж байгаа. Харин жинхэнэ тэр худалдаачид бүлэглэлийг илрүүлэх ажил дээр илүү ач холбогдол өгч байна. Ийм учраас хар тамхитай тэмцэх албыг тусад нь бий даалгаж гаргасан. Эмчнэрээ харьцангуй бие даасан үйл ажиллагаа явуулж хар тамхитай тэмцэх үйл ажиллагааг шин шидэнд гаргах ажлууд хэрэгжиж байгаа. Ер нь бол энэ улсын хэмжээнд энэ хар тамхи бол аюулын харант дэлдэх хэмжээнд хүрсэн байсанд онцгой ач холбогдлогч зохион байгуулалтын тусгай ажиллагаанууд бол тогтмол сааралт явж одоо нийтдээ 19 баар зингээний газруудад одоо сэжигтэй эгзэгтэй 19 зингээний газрууд байнгын тогтмол хяналт тавьж үндсэндээ бараг 22,000 хүнд үзлэг хийж 2327-ыг хамруулан шалгаж энэ төрлийн бодисыг худалдан борлуулдаг сэжигтэй этгээдүүд бүлэглэлд зохилт өгөх ажлыг үе шаттай зохион байгуулснаар 284-нд холбогдох 145 гэмтрийг мансуурсан 71 зөрчлийг илрүүлж шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Ийм учраас хар тамхитай зарласан дайн тэмцэл бол эрчимтэй үргэлжилж байна. Цаашдаа одоо энэ намрын чуулганаар бид өргөн барих байсан боловч хууль зүйн дотоод хэргийн сайд маань томилогдохгүй байгаагаас шалтгаалаад бас энэ мансууруулах эм сэтгцэд нөлөөлөх бодисын тухай хууль буюу хар тамхитай тэмцэх тухай хууль маань гатчаад байгаа учраас л бас яаруулаад хурдан хил танилцаад өгөөч гэж одоо гуйгаад байгаа маань бас энтэй бас холбоотой. Тэгэхгүй энэ гэмтэрэг маань өнөөдөр За Батмарын инх хэрэгшин хариулъя. За хар тамхитай тэмцэх хөтөлбөрт 67 сая төгрөг одоо энийг нэмэгдүүлэх санаачлаг гаргасан. За ер нь Нямбатар сайдын үеэс эхлээд Алтан гэрэл сайд, Мөнхбаатар сайд нар домнаад ер нь хар тамхи хэрэглэсэн хүмүүсийг гэмтрэхтэн биш өвчтөн гэж үзэж үүнийг эмчилдэг байя. Энэ хүмүүс ч өөрсдөө бас гэмшээд гарах гад яваад байдаг, хаана очихоо мэддэг. Тэгээ очихоор бариад хорчихгүй гэдэг ийм айдастай. Тэгээ энэ нуугдмал хэлбэрээр оруулаад байгаа шалтгаан бол энэ байгаа. Тийм учраас хар тамхитай тэмцэхээр хатуу зөөлнийг хослон хэрэгжүүлнэ. Зохион байгуулж, худалдан борлуулж, ашиг олж байгаа бүлгүүс доногдуулах ялын бодлогыг чангатгана. Харин анх удаа болон бусдын нөлөөнд орж хэрэгэлсэн этгээдийг бол гэмт хэрэгтэн гэж үзэхээс татгалзсан. Энийг өвчтөн гэж үзэж харин цааш нь үнзгэрүүлэхгүй байх дээр нь За манай Хотонтой дарга өнгөрсөн 4 жил их хурлын дэд дарга хийж хуралдаан удирдлагатай бол одоо үнэхээр одоо маш сайн байсан. Одоо би танаас бас үлгэр дуурайл авч байгаа шүү. Бас хэлж зөвлөөрэй гэж хүсмээр байна. За одоо Даштангийн ган бодгшин асуулт асууж үг хэлнэ.